Өдөр нэг тархан суусан элэг нэгт монголчуудаа шинжлэх ухааны танин мэдхүйг хил дээрээ түгээхээр асчлуу миний бие Монгол улсын Улаанбаатар хотоос сайн сайхан бүхнийг хүсэн мэдчилж байна. За энэ удаагийн хамтран ажиллагчаар спортын хувцсыг Америкаас ураатай. Заяа спорт шоп хамтран ажиллаж байна. За өнгөрсөн 7 хоног техник технологи хиймэл оюуны ертөнцид өрнөсөн голлох онцлог мэдээллүүдийг өргөе. За эхний мэдээ энэ Google Viz гэд компаниг л худалдаж авахдаа 32 тэрбум Америк долларын гэрээгээ эцэлсэн тухай юм мэдээ байна. За 32 тэрбум Америк доллар гэдэг бол маш томтой. Google байтугай венчур хөрөнгө оруулалтын түүхэнд рекорд тогтоосон ийм томтой байна. За Viz-ийн одоо энэ гол Viz гэдэг тэр компанийн гол хөрөнгө оруулагч Шардул Шах гэдэг хүн бол энэ том тоог ер нь бол хиймэл оюун, үүлэн тооцоолол, аюулгүй байдал гэсэн 3 гол хүчин зүйлүүдийн хөтөлцөл дээр цаг үеийн таарснаас болоод тогтсон ер нь бол зайлшгүй ханш гэж үзэж байгаа хуваалцсан байгаа. За өмнөх 2024 онд бол Google-ийн тавьсан 23 тэрбум Америк долларын саналаас бол Viz татгалзаж исэн ийм төвхтэй юм байна. За шалтгаанаа бол өөрсдийн бие даасан байдлаа бол хадгалж үлдэхийн тулд гэж тайлбарлсан байдаг. За харин энэ удаад бол Google өөрсдийнхөө саналыг арай зөвлөрүүлээд өөрсдийн онцлог удирдлагын багаа бол хэвээр нь үлдэхийг зөвшөөрөөд за мөн дээр нь Google-ийн дэд бүтцийг ашиглах боломжоор хангаж өгнө гэдгийг шинэ гэрээнд тусгаж өгсөн байна. За Google-ийн хувьд энэ хилцэл одоо бусад томоохон өрсөлдөгчд болох Amazon, Microsoft-ийн үүлэн технологиуд болох энэ AWS, Azure гэдэг энэ үйлчлэгийн өрсөлдөх одоо клауд платформ бол өрсөлдүүлэхэд маш чухал ач холбогдолтой гэж одоо үзэж байгаа. Ялангуяа одоо сүүлийн үед үүлэн технологийн эмзэг байдал бол хиймэл оюуны давалгаанд маш одоо эмзэг болж ер нь аюулгүй байдлын зардал маш их нэмэгдэж байгаа энэ үед бол маш том шийдвэрлэх алхам болж байна гэж харж байгаа. За Viz-ийн энэ үүлэн технологийн аюулгүй байдал тал дээр хувьсгал хийсэн ийм компани гэж хэлж болно. Энэ дэлхийн хамгийн хурдан өсөлттэй стартапуудын нэг болсон байгаа. За үүлэн технологийн аюулгүй байдлын рентген аппарат гэж хэлж болохоор иймэрхүү үйлчлэгүүдийг гаргадаг. За юу гэхээр серверүүд дээр ямар нэгэн тийм нэмэлт програм хангамж суулгахгүйгээр буюу одоо эйжентлес байдлаар гадна талаас нь бүх төвчний аюулгүй байдлын одоо эмзэг цэгүүдийг нь илрүүлж чаддаг. За ингээд зогсохгүй олон одоо олсон өөрсдийнхөө тэр аюулгүй байдлуудын эмзэг цэгүүдээ бол хооронд нь ач холбогдлоор нь холбоод ийм граф бүтцээр харуулж чаддгаар ийм онцлог байгаад. За энэ cloud security graph гэдэг байгаа тийм энэ технологи ер нь бол өнөөдрийн топ 100 компаниуд бүгдээр ашигладаг одоо салбарынхаа стандарт болсон байгаа. Ийм одоо технологи байна. За сонирхолж хэлэхэд бол энэ Viz-ийг анх 2020 онд Microsoft-ийн үүлэн технологийн одоо аюулгүй байдал болох энэ Azure Cloud Security-г хариуцж ажиллаж исэн Asaf Rappaport гэдэг тэргүүтээ одоо энэ Израиль залуусын одоо баг бол үүсгэн байгуулсан байт юм байна. За араас нь Ян Ли Кунны одоо байгуулсан AMI Labs гэдэг компани 1.3 тэрбум Америк долларын seed хөрөнгө оруулалтыг татсаар мөн рекорд тогтоосон байна. За компьютерийн шинжлэх ухааны салбарт бол Нобель хийгддэг энэ Turing-ийн Award-ийн шагналтай энэ Ян Ли Кун одоо байгуулсан Advanced Machine Intelligence буюу товчлоод AMI Labs гэх энэ одоо компани бол хиймэл оюуны бусад компаниудаас арай өөр чиглэл төвжүүлэгдэж байгаараа онцлог байдаг. За Ян Ли Кун бол одоогийн одоо LLM загварууд хүний оюун ухаанд хүрэх боломжгүй гэж үздэг байна. За тийм болохоор ер нь бол хиймэл оюуныхаа ухааныхаа чадварыг хэл гэхээс илүү одоо энэ хэлний том загварууд гэдэг шүү дээ. Тэгвэл хэл гэхээс илүү илүүтэй энэ физикийн уйлуудад төвлөрүүлээд энэ шалтгаан үр дагаврын холбоосыг ойлгодог, ирээдүйг урьдчилан таамагладаг, тодорхой одоо зорилго төрөхийн тулд төлөвлөдөг, тэрэндээ одоо зориулсан логик сэтгэлийг ашигладаг ийм болохыг зорж байгаа. За стартап компаниудын одоо эхлэх seed хөрөнгө оруулалт гэдэг юм тийм seed funding гэдэг. За энэ одоо ертөнцид бол 1 тэрбум Америк доллар хүрсэн тохиол маш зөв. За тэгвэл AMI Lab-ийн одоо энэ анхны 1 тэрбум Америк долларыг давсан seed хөрөнгө оруулалт нь бол одоо ер нь бол стартап компани одоо түүхэнд бол анхны тохиолдол болж байна. За энд нь болохоор энэ Turing-ийн Award хүртсэн. За тэрнээс гадна энэ хөгжүүлж байгаа Joint Embedding Predictive Architecture гэдэг энэ цоошин технологи найдлах их төрүүлж байгаа зэрэг нь одоо их нөлөөлсөн байхаа гэж үздэг. За Ян Ли Кун одоогор бол Meta компани зөвлөхөөр ажилладаг ийм хүн юм байна. Энэ одоо өөрийнхөө энэ ажиллаж байгаа одоогийн ажлыг бол үргэлжлүүлэн хийнгээ ер нь хажуугаар нь бие дааж AMI Labs-ийн ажлуудыг амжуулнаа гэж одоо өөрөө мэдгдсэн байна. За Google-ийн хувьд бол мөн өөрсдийн одоо Google Maps дээр одоо Gemini 3-ыг одоо өөрсдийнхөө хиймэл оюуныг ашиглах боломжийг нээж өгсөн ийм мэдээ бас гарсан байна.
За сүүлийн үед бол Google одоо бүх бүтээгдэхүүнүүдэд хиймэл оюуны Gemini гэх өөрсдийнхөө үйлчилгээг нэвтрүүлэхийг зорж байгаа. За энэний нэг том жишээ нь бол өнгөрсөн 7 хоногт танилцуулсан Ask Maps буюу одоо Maps-аас асуу гэдэг үйлчилгээ байдаг. За энэ үйлчилгээ нь газрын зурагтай одоо чатлах боломжийг олгоно гэдэг байгаа шүү дээ. За Google Maps application дотор бол Ask Maps гэдгийг шинэ товч нэмэгдсэн байх юм байна л д. За дээр нь дарахаар болохоор хиймэл оюунтай ийм чатбот нэгдэнэ. За ямар нэг зүйл асуухад бол Gemini 3 асуултыг боловсруулад одоо энэ Google Maps дээр хүүллүүдийг болон таны өмнө одоо ашиглаж исэн хувийн өгөгдлүүдээр тулгуурлаад энд нь хариулна. За ингэснээр одоо өмнө хийдэг байсан төвөгтэй комплекс зүйлүүдийг энгийн одоо хүний үгээр хийх боломжийг олгож байгаа. За олон давтагд шийддэг үйлдэлүүдээ бол хийхэд илүү хялбархан болж байгаа гэх мэт. Ер нь бол газрын зургийн хэрэглээг бол цоошин шатанд гаргах нь бол ойлгомжтой ийм одоо бүтээгдэхүүн баг. За энэтэй цуг танилцуулсан өөр нэг шинэ үйлчилгээ бол Immersive Navigation гэдэг бас Google Maps дээр гарсан ийм үйлчилгээ. За жолоодлон гормыг бол 3D болгоод ер нь замын тэмдэглээ, гэрлэн төхөө, гарц, гүүр, маршрутуудыг илүү ойлгомжтой юм маш гомсгоор харуулдаг болсон байгаа. За мөн одоо заавраа өөрсдийнхөө зааврыг бол робот ч өмнөгдөг байсан бол одоо бол илүү хүн шиг, илүү ойлгомжтой, илүү нөхөрсөг байдлаар ингэж өгдөг болсон байгаа юм байна. За очих газраа бол өргөтн тухайн байрлагын хашааных ч юм уу те энэ орох хаалга нь хаана байгаа гэл стрит вьюийг нь одоо харуулад ингэж хослуулж байгаад илүү ойлгомжтой харуулж чаддаг болсон ингэж юу ярьж байгаа. Ер нь бол дэлхийн нийтээр нэвтрээг байгаа. Энэ шинэ боломжийг нь бол одоо одоогийн байдлаар Америкийн нэгдсэн улс болон энтэгт байгаа хэрэглэгчид бол Google Maps дээрээс ашиглаж болж байгаа юм билээ. Удахгүй тэгээд дэлхийд даяар нэвтрэх баха. За энэ хооронд хэдүүлээ хамтран ажиллагч байгууллагыг хэлс танилцуулчихъя. За энэ удаагийн хамтран ажиллагч байгууллагаар спортын хувьцааг Америкаас ураатай Zaya Sport Shop одоо хамтран ажиллаж байгаа. За Nike, Under Armour, Adidas, Vans, Timberland, The North Face, Sorel, Ralph Lauren, Polo, DR Martins гэх мэт одоо дэлхийн шилдэг брэндүүдийн спортын болон энэ өдөр тутмын одоо гутал хувцас хэрэглэлүүдийг хамгийн хямд үнээр санал болгож байгаа юм. За мөн бүх бараа Америкийн нэгдсэн улс болон одоо энэ англиас ирдэг гэдгээр маш одоо давуу талтай онцлог байгаа. Энэ баталгаатай оригинал гэдэг нь бол маш одоо чухал одоо давуу тал байгаа. За хаягийн хувьд бол нисдэг машины замын эсрэгтэлд маргад төв гэдэг байгаа. Тэрэн дээр бол Zaya Sport Shop гэдэг томоор бичсэн байгаа. За тэгээ олж очиход бол их амархан. Өмнө нь бол бас өөр газар байрладаг байсан мэдчихсэн хүмүүс бол ингээ нүүцэн байгаа шүү гэдэг нь мэдэх шаардлагатай баг. За ер нь бол энэ оригинал одоо гутал хувцсыг бол одоо удахгүй 100 цаг ирж байна. Өвлжсэн ер нь бид нар Timberland-ийн энэ гутлыг өмсөө гадуураа явдаг. Одоо энэ сайхан 100 болоод ирэхээр одоо бид нар бол сайхан пүүз, спорт пүүз, алхалтын пүүз гэдэг ч юм уу, гүйлтийн пүүзүүдийг бас авах шаардлага болдог. За тэгвэл тэр пүүз маань, тэр одоо спортын хэрэглүүд маань, энэ хувцас хэрэгсэл маань ер нь бол биет таарсан одоо энэ би эргономиктай байх хэвээр тэр цэцмэл гутал гэдэг зүйл бол хамгийн одоо хүний эрүүл мэндэд чухал нөлөөтэй буруу гутал авчих юм бол таарахгүй холхохоос ихсүүлээд одоо энэ ясны гэмтлөх мөх ч юм уу зөндөө олон асуудлууд гардаг бол бид нар оригинал хувцсыг авснаар бол ийм асуудлуудад гарахгүй гэдэг ийм давуу талтай байгаа. Тэгэхээр бол ер нь бол Америкийн болон Англиас авчирсан энэ оригинал гутал хувцсыг бол энэ Америкаас ураатай спортын хувцсыг Америкаас ураатай Zaya Sport Shop-аас ирж аваарай гэж одоо уриалъя. За энэ дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэх юм бол Facebook хаяг Zaya Sport Shop гэдэг байгаа. Утас нь бол 88 тэгтэг 91 92 гэдэг утсан дээр байгаа юм биш. За баярлалаа. За дараагийн мэдээ бол энэ Amazon компани хиймэл оюуны одоо хурдаа сайжруулах зорилгоор Cerebras Systems-тэй стратегийн түншлэл байгуулж одоо чипийг нь ашиглахаар болсон байгаа. За Cerebras Systems нь бол хиймэл оюуны чип үйлдвэрлэгч стартап компани юм байгаад байгаа. Ер нь бол ийм жижигхэн стартап ч гэсэн маш сүүлийн үед бол од болоод ингэж томорж байгаа, маш их хөрөнгө оруулалтыг татж байгаа ийм газар байна. За тэгвэл энэ чипний бол энэ гайхалтай хурдан ажилтдаг гэдгээр маш онцлог энэ чипүүдийг хиймэл оюуны чипүүдийг үйлдвэрлэдэг. Amazon-ийн хувьд бол хиймэл оюуны хариулт өгөх хурдыг нэмэгдүүлэх зорилгоор энэ Cerebras System-тэй стратегийн түншлэл байгуулж энэ чипийг нь ашиглахаар болсон байна. За асуулт боловсруулах ажилдаа бол Amazon өөрсдөө Trainium гэдэг одоо чипийг ашиглаж байгаа. Харин хариулт өгөхдөө Cerebras-ийн CS3 гэдэг чипийг ашиглах юм байна. Ингэснээр бол Nvidia-гийн GPU-тэй харьцуулахад бол 25 дахин хурдан хариулт өгөх боломжийг олгоно гэдэг. За Cerebras чипний ингэж хурдан ажилтдаг одоо гол нууц нь wafer scale гэдэг тийм архитектур гэж үзэж болно. За өмнө нь бол нэг том цахиур автан буюу одоо wafer дээр бол
олон чип шарж агаад тасалж одоо хувааж ингэж авдаг байсан бол энэ Cerebras бүтэн wafer одоо бүтэн том хэмжээтэй гэрн одоо ерөөсөн ганц том чип дээр нь шарчдаг. Тэгээд тэрийг ажилуулдаг гэдгээр онцлог. За ингэснээр бол томхон одоо энэ хоолны тавг шиг юм хэмжээтэй нэг том чип л одоо ерөөсөө ажиллаад байна гэсэн тийм. Тэр одоо олон чипний үргийг нэг дор гүйцэтгээд эхэлнэ гэсэн. За ингэснээр бол олон жижиг чипүүд тус тусдаа ажиллахаас хэдэн 10 дахин урдан болж чаддаг ийм нууцтай юм байна. За Cerebras одоо он гараад ер нь бол OpenAI 10 тэрбум Америк долларын гэрээ хийгээд ер нь 2 дугаар сард бас 1 тэрбум Америк долларын хөрөнгө босгосноор нийтдээ одоо ингээд 23 тэрбум Америк долларын одоо үнэлгээнд хүрээд байгаа ийм стартап компани байгаа. За тэгэхээр стартап хэргүй том ийм хөрөнгийг босгоцсон удахгүй одоо IPO хийн гэдгийг бол зарлаад ингээ бэлтгэл ажилд ороод явж байгаа ийм компани байгаа. За Amazon-ы энэ алхам бол ерөөсөө энэ хурдан хариулт өгдөг хиймэл оюуны үйлчлэгээ санал болгохоос гадна энэ давхар Nvidia-гаас хараат байдал бол багасгаад энэ чипний нийлүүлэлтээ солонгоруулах ийм ач холбогдолтой гэж үзэж байгаа. За учир нь одоо Nvidia-гийн чипүүд хэтэрхий үнэтэй байна гэж одоо Amazon-ийнхан үзэж байгаа болохоор аль болох татгалз гарах хэмжээ аваад эхэлсэн байна. За гэсэн чигсээ одоо ер нь бол энэ шинэ үйлчлэгээ лодохгүй яг энэ чиптэй Amazon Bedrock платформ дээр бол энэ чипний шинэ одоо сонголтууд бол гараад ирнэ. Тэгэхээр одоо хэрэглэгчд л одоо энийг бол шийднэ гэсэн үг ээ. Ер нь л Nvidia-г сонгохгүй эсвэл Cerebras-ын чипээ сонгохгүй гэдэг хэрэглэгч шийднэ эцсийн одоо сонголтыг бол. За гэхдээ бол Amazon хэрэглэгчтэй хүртэл одоо аль болох Nvidia-гийн чипнээс татгалзаараа гэж одоо уриалаад байгаа юм байна. За ингэснээр болохоор Nvidia-гийн хоёрхолд маш том цохилт болж байна гэж одоо салбарын мэрэгчлэлтүүд бол хараад байгаа. За хиймэл оюун хөгжүүлж байгаа компаниуд тэгээ одоо чипнийхаа хэрэгцээ. Ер нь Nvidia-гаас хит хараат болж байгаа энэ төвлөрлийн эмзэг байдлыг ихсгээд нэг одоо ганцхан компанид бол хит монопол эрх өгөөд энэ хитрхийн монопол болгоод байгаа энэ салбарт бол тоглож байгаа тоглогчдын хувьд бол тиймч таатай хэрэг биш байх нь ойлгомжтой. За энэ шалтгаанаар компаниуд ч гэсэн ер нь чипнийхаа нийлэлд айл болох солонгоруулах зорилгоор Nvidia-гаас бус чипний компаниудыг нэлээд сонирхох нь их түгээмэл үзэгдэл болсон байгаа. За энэтэй холбоотойгоор Meta компани ч гэсэн ер нь бол өөрсдийн гэсэн чипийг илүү эрчимтэй сайжруулж ашиглана гэдгийг зарласан. За Facebook, Instagram-ийн толгой компани болох Meta-гаас Meta Training and Inference Accelerator буюу энэ MTIA гэсэн давчилтай энэ өөрсдийн үйлдвэрлэдэг чипээ хорцгосон гормоор буюу хагас жил тутам шинжилэн гэдэг одоо зарласан. За уг чипээ өөрсдийн дотоод үйл ажиллагаанд зориулаад ер нь өөрсдөө зохион бүтээгээд үйлдвэрлээд өөрсдөө ашигладаг чип гэдээ ойлгож байна. За энэ чип нь тусгай зориулт юм ба одоо зөвхөн хиймэл оюуны хурцах зориулттай. За ерөнхий зориултын одоо GPU-наас бол хэдэн 10 дахин хурдан яг зөвхөн өөрийнхөө ажлыг хийхдээ илүү хямдхан ажилдаг гэдгээр ойлгож байна. За тэр дундаа бол хиймэл оюуны ажиллагааг хурцсахад тусгайлан зориулсан. Одоо өөрөөр хэлэх юм бол сургалт болон өөр бус зүйлсийг хийхгүй зөвхөн одоо ажилуулах тал дээр нь илүү төвлөрч хөгжүүлж байгаа гэж одоо өөртөө хэлсэн байгаа. За ингэснээр аль хэдийн одоо сургагдчихад бэлэн болсон хиймэл оюуны загварыг л хариулт өгөх хурдыг л нэмэгдүүлнэ гэсэн үг. За ингэснээр Nvidia-гийн GPU-нээс илүү хурдан, илүү хямдханаар өөрсдийн дотоод хэрэгцээг хангаад хараат байдлаа багасгах, нийлүүлэлтээ төрөлжүүлэн солонгоруулж байгаа гэж үзэж байна. За мөн өөрсдийн чипийг хөгжүүлэхдээ дээр нь ажиллах одоо өөрсдийн хиймэл оюуны PyTorch мэтийн одоо сан зориулаад одоо ингээд өөрсдийнхөө зүйлд зориулаад оновчилж байгаа болохоор одоо илүү тийм өөрсдөнд давуу талуудыг олгож байгаа гэж үзэж болж байгаа. За одоогийн байдлаар бол MTI 300 чип нь бол ашиглалтанд байдаг одоогоор ашиглаж байгаа. За цаашдаа бол MTI 400, 450, 500 гэх мэтэр бол хагас жил тутам сайжруулагдаад явнаа. Одоо сайжруулалтад зарлаад хөгжүүлж байгаа шатандаа яваа гэж одоо ингэж зарласан байгаа. За дараагийн мэдээ. Anthropic компани Firefox веб бүтцийн аюулгүй байдлын маш том олон алдааг илрүүлээд рекорд тогтоосон байна. За Anthropic болон Mozilla-гийн одоо энэ хамтран ажиллагааны хүрээнд бол Anthropic компани хиймэл оюуны Opus 4.6 гэдэг загвараараа ашиглаад ер нь бол энэ Firefox веб бүтцийн их кодод аюулгүй байдлын шалгалт хийсэн. За ингээд бол 2-7 хоногийн дотор нийт 22 ширхэг аюулгүй байдлын цоорхойг илрүүлсэн байна. За ингэхдээ ер нь ажиллаж эхлээд 2 минутын дотор маш ноцтой нэг алдааг илрүүлсээр эхэлсэн байдаг. За энэ бол өнгөрсөн онд илрүүлсэн нийт одоо цоорхоонуудын бараг 20% тэнцэх хэмжээний өндөр үзүүлэлт байгаа юм байна. Одоо эдгээр алдаануудынх нь ихэнх нь шинэ хувилбарт засагдчихсан байгаа. За ингэсээр бол Firefox илүү цоорхоо багтай найдвартай болж байна гэж ойлгож байна. За эндээс ажиглагдсан нэг сонирхолтой зүйл нь Opus 4.6 загварыг цоорхоо олохтой маш сайн
байгаад байгаа ч гэсэн энэ цорхойг ашиглаж одоо халдлага хийхэд бол маш хойрог байна гэж одоо ажиглагдсан. За нийтдээ $4,000 одоо токен ашиглаад халдлага хийхэд ердөө 2хан л одоо амжилттай болсон гэдэг. За дэлхийн хамгийн олон хүн яндаг ер нь нээлттэй хийн веб бүтчээс Firefox гэдэг веб бүтчээс ийм олон цорхойг ийм богино хугацаанд илрүүлж байгаа нь бол энэ туршилтаа хамгийн онцлог үр дүн гэж хэлчих болно. Нэг бодлын одоо олон нүд, олон тархинаас нэг хиймэл оюун илүү болж байгааг харуулж байгаа. Нөгөө талдаа бол аюулгүй байдлын бол ирээдүйн хиймэл. Аюулгүй байдлын ирээдүй бол энэ хиймэл оюунтай салшгүй холбоотой болж байна гэдгийг бол энэ туршилтаас харж болохоор. За антропиктэй холбоотой өөр нэг мэдээ гэх юм бол энэ антропик болон аюулгүй байдалтай холбоотой нэг сонирхолтой мэдээ байгаа. За энэ аюулгүй тийм сонирхолтой. Клаудын загварынхаа ер нь веб бүтч ашиглах чадварыг шалгах гэдэг нь browse comp гэдэг сорилтыг авч ирсэн байна л да энэ дотооддоо. За тэгсэн чинь хиймэл оюун өөрийг нь шалгаж байгааг мэдээд за тэгээд шалгалтын их файлыг интернетээс олоод тэгээд нууцлагдсан тэр хариултын нууцлыг хүртэл задлж эвдээд тэгээд зөв хариултуудыг авснаар бүх асуултууд нь 100% зөв хариулсан ийм хачин үзэгдэл бол анх удаа болсон. За клаудыг ингэж одоо огт сургаагүй анханасаа за ийм зааварчилгаач огт өгөөг одоо чи ингэ те ингээд энэ хариултыг нь олоод ингээ хариулах гэсэн юм өгөөгүй зүгээр л асуулт асуухад энэ асуулт байна гэдгийг мэдээд энэ одоо шалгалт байна гэдгийг мэдээд шалгалтын хариуг нь олж авчирсан ийм одоо дур мэдэж ийм ачаалттай үйл хийсэн гэдгийг энэ одоо хөгжүүлэгчд маш их гайхаж байгаа. Ер нь бол гайхшрал төрүүлээд байгаа ийм үйл явдал болоод байгаа. За асуултуудад хамгийн үр дүнтэй ер нь хурдан замаар зөв хариулах ёстой гэсэн одоо үндсэн зорилгоо ийхүү одоо биелүүлж байгаа нь яг буруутгахад бол маш хэцүү ийм зүйл байгаа юм л да. За харин нөгөө талдаа бол хиймэл оюуныг шалгаж байгаа бенчмарк буюу зорилтуудыг дахин эргэж харах одоо өөрсдөө аргыг шинжлэх шаардлагатай болсныг бол сануулж байна гэж харж байна. Төрөл бүрийн ийм одоо зорилтуудыг бол одоогийн хиймэл оюунууд цээжлээд альцвал одоо энэ мэтэр бол интернетээс зөв хариултуудыг нь олцдог болохоор одоо маш сайн даваад идэг. За маш өндөр оноо аваад идэг. Тэгсээр нэ яг бодит амьдрал дээр бол тэр амжилтаа давтаж чаддаггүй юм явдлууд бол мэрсэр ер нь бол их гараад идэг. За бүр нөгөө талдаа бол хиймэл оюунууд ингэж башар арга хэрэглээд ер нь л өгсөн даалгаврыг дур мэдээ тойрч гарах ийм зүйлүүд болж эхэлсэн бол цаашдаа илүү ноцтой одоо жишээлбэл кибер аюулгүй байдал ч юм уу те санхүү энэ төр гэсэн одоо эмзэг асуудлууд дээр бол хяналтаас гарч болох юм биш үү гэдэг эрсдлийг одоо ингэж урчилж харуулж байгаа. За энэ хүрээд нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Дараагийн 7 хоногт цоошин мэдээтэй хэрэг уулзцгаая. Энэ удаагийн нэвтрүүлгийг спортын хувьцааг Америкаас хүрээтэй Заяа спортчаар дэмжиж ажиллаа. Баярлалаа. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.